Экосум төрийн бас байгууллага нь ПАДЭМ олон улсын төрийн бас байгууллагын дэмжлэгтэйгээр байгаль дээлтэй барилга, суус дулаалгын төслийг 2020 оноос Булган аймгийн сумуудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байшингийн шал дулаалах аргыг дарааллын дагуу танилцуулъя. Завана Экосум төрийн бас байгууллага маань хотод Ростор компани агуулгаас шал суурьны материал сонгохоор ирсэн байна. Шаланд маань ямар материал сонгодгоо гэхээр Express буюу ийм 5 см-ийн хатуулагтай ийм хөөс сонгож байгаа. Энэ хөөс маань өөрөөсөө мөнгөний 5 градус ялгаруулдаг. Дотгошгоо цөмөрх, цуурах тийм аюулаас сэргээдэг ийм материал байгаамаа. Ростор компани агуулгаас дулаалгын материалыг одоо ингээд ачаад Булган аймаг руу хөдөлгөж байна. Хөвчлээ одоо ийм байшингууд маань хөвчтэй банзан шалтай байдаг. Доод нь хөндөй. Алхам 1. Хуучин шалаа хуулна. Хуучин шалны банзаа хуулж аваад хар шорон хөрсийг нь 10-аас 20 см ухаж авна. Хар шорон хөрс нь байнгын чигтэй байдаг тул мөөгөнцөр үсч суур мод муудах шалтгаан болдог. Ийм хар шороо гарч ирнэ шаланд ороос маань. Ийм хар шороогоо ингэж өрүүлж жагаад доош нь 20 см ухна. Одоо ерөнхийдөө ямар ч үндэсгүй болгох гэсэн үг шүү дээ. Хаашаа шороогүй. Алхам 2. Хэмжээ авна. Одоо шалны хэмжээ авахдаа том өрөөндөө гэх юм уу, жижиг өрөөндөө гэх юм уу, нийт нь хийх юм уу гэж байгаа. Тэрнээс хамаарат ерөнхийдөө байшингийнхаа дотор талын өргөнийг, уртааш нь, өргөөш нь хэмжээг нь авна. Хэмжээн дээр авахдаа заавал бас 5-аас 10 см нэмж өгнө хэмжээгээ. Тэгэхин тулд материал чинь дутуу ирэхгүй, элдв янзын нөгөө материалын зүсэлт мөсөлтөнд ямар ч хорогдлохгүй ирнэ гэсэн үг. Алхам 3. Хатуу хөөсөнцөр дэвснэ. Доош нь 20 см ухаад тэгээд дээрэс нь хайргаа цаахан хайргаа ингэ дэвсээд цаа нэгтршуулаад ямар нүд чи бүр тэгшин гадаргуутай болсны үүдэн дээр Express хөөсөөгөө тавина гэсэн үг. Express буюу хөөсөнцөр автаа 28 нэгтээс 32 нэгттэй байдаг. Маш хатуу өөрөө ийм дулаалгын хөөсөөгөө өөрөөсөө мөнгөний 5 градус ялгаруулдаг ийм материал гомаа. Express-өөс тавихтаа ингэж тавиад энэ хоёр ховлыг ингэж хооронд нь ингэж сайхан гэж эвлүүлж өгнө. Амын ийм ховлтой өөр дээрээ 2 см-ийн зөрөлттэй ховлтой энэ ховлаа ингэж сайхан тааруулаад бүр сан чигжиж өгöd ийм сайхан болно гэсэн үг. Алхам 4. Бетон цутгана. Галгаар утаад ирсэн. Галгаар утаа ингэж дэвсээд галгаар утаас ямар ч өвчтөйсгүй ингэ сайхан дэвсээд тэгээ энэ дээр бетоноо цутгана гэсэн үг. 20 см 10 см бетоноо сайхан тэгшин гадруудад бетоноо гэсэн. Тэрний үсэн дээр энэ доорсод динтэхгүй сайхан дулаахан болно гэсэн үг. Их мөөгөнцөртдөг байсан тэгээд хүүтэн байсан. Одоо тэгээд миний шалны дулаалганд ороод одоо юмсан мөөгөнцөрийг бол арилгасан. Урд жил их хүүтэн байдаг байсан. Түлэн үрс их зарцуулдаг байсан. Одоо бол маш их хэмнэлт гарч байгаа. Одоо энэ сэтгэл ханамжийн хувьд бол 100% байгаа.